Юуны төрөнд Монголд түүхэнд анх удаа бий болж байгаа энэ салбарын боловсруучийн бэлтгэхийн хөтөлбөрт бид саналаа ирүүлэх энэ боломжийг олгож байгаа та бүхэнд талархснаа юуны төрөнд илэрхийлье гэж бодож байна. Монголын цаг агаарын нөхцөл их өөр. Тэгээд тэрэнд жоохон уялдуулж сургалтын хөтөлбөрийг зохион байгуулахыг хүсэж байна. Ялангуяа Солонгос, Япон, Хятадын бүс нутгууд бол их чихтэй. Далайн түвшинтэй, ижил түвшний холчтой. Монголч далайн түвшнөөс дэш 1300 м өндөрт гараад тэгэхээр агаарын их сэрэг, хуурай. Үүнээсээ болоод металлын илэгдэлт, хоног хөрөмжүүдийн үндсэн засвар үйлчлэгээ, тослогоо үйлчлэгээ зарчмууд маш өөр. Тэгээд дээрэс нь Монгол аяга хүүт улс, өвөлдөө гадаа ингээд хасах 50 градус хүрдэг. Зундаа эн чинь нэмэх хөрсөндөө бас 45 50 градус хүрдэг. Ийм одоо цаг агаарын онцлогтой юм усад бол үндсэн технологийн хувьд бол өвөл зуных гэж хоёр байх нь зөв байдаг. Метро хэдийг үнээр явж байгаа боловч одоо депо болон хоёр талын байрал дээр ил гарч ирнэ. Дээрээс нь бас гүний байгууламжууд тухайн үеийнхэн хөрсний найрлага, дулааны температураас шалтгаалаад бол өөр өдийг та бүхэн бол мэдж байгаа. Тэгэхээр технологи юмудаа, сургалт юмудаа энтэйгээ их уялдуулаасаа гэж хүсэж байна. 그래서 몽골에 어찌 보면은 모든 나라에는 사계절이 있지 않습니까?